хэдэн тэрбум хэдэн 100 сая мэдгүй би брендийг мэргэлдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ бол залуучуудын уурыг хүргэж байгаа нь бол аргагүй үнэн. Тэгэхээр энэ бол органик одоо энэ гадаа гарч чигсэж чинь гэдэг чинь өөрөө ирэхгүй тэр СУ-д ажиллаж байгаа залуучууд уурлаад гарна шүү дээ. Тэгэхээр бол би залуучуудыг дэмжиж байгаа. Харамсалтай нь нөгөө чагсаал хийж чагсаалаар эсвэл ямар нэгэн аргаар булаах, төөргдүүлэх ийм үйлдэлийг бол найл хийж байгаа шиг байна. Өнөөдөр гихт чинь баахан майхан барайл гараад ирсэн байна те. Тэгэхээр бол энэ залуучуудын тэмцлийг бол би арчлын дархлаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дархлааг ингэж нураахын тулд майхан барина гэдэг нь бол нэг майхан бариад асраар бол энэ дархлааг бол хааж бож чадахгүй байх гэдэгт би итгэж байгаа. Тэгэхээр тэр орлогоо нотлох хэрэгтэй. За яг нотлох юм уу яах юм. Энэ бол ер нь улс төрийн хариуцлагын асуудал л да. Нэгэн тийм асуудал дэгдсэн нь тодорхой юм чинь орлого энтрээ нэг нотуулах гэдэг шаардлага байхгүй л ах гэж би бодож байна. Улс төрийн соёл өндөртэй газар бол шууд огцордог. Энийг манай ерөнхий сайд мэдхийн дээр мэднэ. Хэдэн жилийн өмнө өөрийнх нь хэлсэн үг байгаа шүү дээ. Жижигхэн асуудал гарахад Япон солонгосын ерөнхий сайд огцордог гэж өөрийнх нь намаар хэлсэн байгаа. Тэгэхээр ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно. Ийм үг байна. За би дахиад нэг жижигхэн жишээ өстө хэлчихэд Японы ерөнхий сайд 2015 орчим оны үед байна уу да. Шоколад улсын мөнгөөр аваад шоколад штэ огцорсон байдсан штэ. Тэнд улс төрийн соёл ямар өндөр вэ те? Орлогоо нотлоод эсвэл тэр хүүн те үнэхээр тийм бизнес хийгээд баян байхыг үгүйсэхгүй байхгүй юу? Сайн байна. Бид нар дэмжих ёстой. Хэрвээ яг өөрийнхөө чадлаар бизнес хийгээд төдий зэрэгтэй тэр найз охиноо баярлуулж байгаа бол бид нар алга тушээ. Тэр одоо ямар бизнес хийдгийг залуучуудад зааж өгөх хэрэгтэй. Ямар бизнесийг хийхээр ийм тансаг нисдэг тэрийг хөлөглөх хэмжээнд баяждгийн гэдгээ ноу хауга босод залуучуудаа зааж өгөлтөө хэрвээ үнэн бол ийм л асуулт. Одоо дундад зээлэнтэй хүний сая 500 сая төгрөгчдийн зээлэнтэй хүний цалингийн зээл баг тэр хэмжээнд гарч ирж тэрийг монголчууд иргээд жилийн 2 жил ажиллаад төлөөд ингэж ажиллаа байна л да тийм. Тэгэлгүй яг одоо тэгээд нөгөө үсээ майжиж хуухаа нөгөө үсээ зургаж хуухаа майжиж төлж байгаа татврын мөнгө шүү дээ. Тэгээд ерөнхий сайдын мөнгө гэж байхгүй, их хурлын гишүүдийн мөнгө гэж байхгүй. Энэ талд татвар төлөгчдийн мөнгийг цуглууллаа, энэ талд зарцууллаа. За тэр зарцуулалтанда ямар үйлдэл хийж яагаад гэдгийг бид нар мэдэхгүй байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас хяналт аягүй чухал гэдгийг бид нар уг мэдэрсэн шүү дээ. Тэгээд жишээлбэл энэ одоо санхүүгийн зөрчил гаргаад байгаа асуудалтай хариуцлага байхгүй. Одоо жишээлбэл 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр хийсэн тэр дүнлэлтэн дотор бол би өөрөө одоо гаргаж ирсэн шүү дээ. 72 тэрбум төгрөгөөр хэрэгцээгүй, ашиглалтгүй, хугацаанд дууссан бараа автсан мэн гэж байна шүү дээ. Тэгээ тэрний хариуцлага хэн хүлээх юм? Ямар учиртай, яагаад, ямар бараа, хэн шахсан гэд ийм асуудал ингээд ерөөсөө юу ч болоогүй байж байгаа байхгүй. Тэгээ би нэг зүйлийг бохомдаад байна л да. Би бол ер нь ингээд ичээд байгаа байхгүй. Би ингээд их хурлын гишүүн байж бидний томилоод ажил хийгээрэй гэд явуулсан хүн маань ийм одоо асуудал ингээд тарьцсан байж хахад би ингээд юу ч олоогүй юм шиг ингээд байгаад таасаа би бол ингээд ичээд байгаа байхгүй. Миний ямар хүн байх вэ ерөөсөө сонирм биш те. Тэгэхээр би улсын хурлын гишүүн гэдгийнхаа хувьар бол ингээд зүгээр байж чадахгүй, ийм байж болохгүй. Ягаад гэвэл энийг бид нар зүгээр өнгөрөөвөл энэ ингээд норм болно. Хим хэмжээ болох ч байгаа байхгүй юу? Дараагийн ерөнхий сайд дахиад ингэхэд бол ерөөсөө нийгэм тэр чигтээ гүлдэх нь биш. Их хурлын гишүүд ч гэсэн ингээд амаа ханхаал дугаа өнгөрөөдөг. Тэгээд ямар шаардлага тооцохгүй ингэвэл энэ бол норм болж болохгүй. Тийм учраас би энэ дээр бол хатуу байгаа. Тэр өмнөх нэг явдлаа шүү дээ тэр надтай холбоотой. Тэр яг хувь надаас бас уучлалт гуйж байгаа нь ер нь хин нэгнийг ингэж доромжилж болохгүй гэдгийг норм болгож болохгүй байхгүй юу? Хим хэмжээ болгож болохгүй учраас тэр хүн уучлалт гуйх хэрэгтэй. Хим хэмжээ болгож болохгүй. Хоёрдугаар улсын хурлд ажлаа тайлгнаж авах явцдаа гарсан явдал тийм үү? Тэрэн дээр яг хэвээр гэвэл улсын хурлаасаа уучлалт гуйх. Үүрэг нь үлдсэн. Хിവэрээ үлдсэн. 2 юм явж шít. Хувь хүнд халдсан. Хувь хүнд халдсан гэдгээр хувь хүнээсээ уучлалт гуйсан. Бас гуйх ёстой. Яг тэгвэл ийм одоо доромжлыг бол улсын хурлын энэ дээрээс хийж болохгүй гэдгийг таслан зогсоох ёстой. Хоёрдугаар ерөнхий сайд улсын хурл гаргасан авир энийхээ төлөө улсын хурлаасаа уучлалт гуйх үүрэг нь
хിവэрээ. Энийг бол би чигтэж улсын хурал дээр авчирч уучлахгүй гэж чадахгүй шүү дээ.